Та эхлэе. За энэ өдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаг зав гаргаж ирсэн учраас та бүхэндээ өмнөх өдрүүдэд хийгдсэн сургалт татварлагчийн бүртгэл, татврын тайлагналт, хэн шалгалтаар үүссэн асуудал, тэрийг хэрхэн шийдвэрлэх, үн шилжилтийн тайлан, төлөөний газар гэд энэ тайлангуудтай холбогдуулаад үүсэж байгаа ногдлыг хэрхэн хураах вэ? Хэрхэн төлөх вэ? Ямар тохиолдолд ямар баримт бичгээр буцаан олголтыг өгөх вэ гэсэн сэдвээр өнөөдрийн сэдвийг бэлтгэлээ. За та бүхэн 2 цагийн туршид манай сэдвээр хичээлээ сонсон. За тэгээд 2 сэдвээ орж дуусчаад цөмөрөө асуулт хариултаа явъя гэж бодож байна. За татврын үр хураах үйл ажиллагаа хуримтлагдсан үр үүссэн тохиолдолд татварлагчид ямар эрсдэл үүсдэг, тухайн эрсдлээс цөмөрөө яаж бас сэргийлж болох вэ? Хуримтлуулахгүй байхад ямар шалтгаан нөхцөл нөлөөлөх үү гэдэг эхлээд ойлголт өгөх хэрэгтэй. За слайданд харуулж байгаа хууль тогтоомж мөрдлөгийн хандлага буюу та нарын хэлээр бол бизнес скоринг гэж оноо биднийг одоо такс дээр та бүхэнд харуулж байгаа. Тухайн бизнесийн оноо буюу хууль тогтоомж мөрдлөлтийн зан хандлагын оноог бид нэр сүүлийн 2-3 жил нэвтрүүлээд татварлагчаа ангилж байна. За бичил жижиг дотроо зан хандлагын хувьд 4 түвшинд ангилж байгаа юм. За зан хандлага гэдэг нь юу гэж юм гэхээр эрсдэл суурилсан зан хандлагын түвшин буюу хууль тогтоомжоор тайлангийн эрс. За тайлангийн залруулга, татврын өвөр, зөв тайлагналтай холбоотойгоор татварлагчаа бид нэр 4 ангилалд ангилж байгаа. Төлөвшсөн татвар төлөгч, за жоохон идэвхжүүлэлт хэрэгтэй буюу сайжруулалт хэрэгтэй, за эрсдэл өндөртэй татварлагч, за идэвхгүй гэсэн ингээд ангилаар зан хандлагыг ангилж байгаа. За энэ татварлагчаар зан хандлагаар ангилаад байгаа шалтгаан нь тухайн татварлагч төр бид нэр татвар хураах үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвлөн туслах үйл ажиллагааны алийг хэрэгжүүлэх вэ гэдгийг ангилах буюу тэрийгэ тогтоох зорилгоор энэ шалгууруудыг тогтоосон. За мэдээж зөвхөн тайлангийнс задруулах ч гэдэм үү, хугацаанд төлсөн татвар гэсэн энэ зөвхөн энэ 4 үзүүлэлтээр шалгуур байхгүй. Мэдээж эрсдлийн оног тооцохдоо энээс гадна нэлээд олон шалгуур эдийн засгийн хүчин зүйлүүдийг нөлөөлүүлдэг. За ерөнхий онооны тайлбарыг таагнд хэлье. За жишээлбэл тайлангийн эрс хугацаанд тайлангаа эрүүлдэг. Тайлангаа эрүүлсэн ногдлоо хугацаанд төлждөг. Тайлангаа олон дахин залруулдаг ийм компаниудыг бид нэр харьцангуй төлөвшсөн компани гэж үзэж энэ ангилалд оруулж байгаа. За хоёр дахь нь болохоор идэвхжүүлэх шаардлагатай буюу татврын албаны зүгээс зөвлөн туслах зайлшгүй шаардлага үүсэж байгаа татварлагчаа идэвхжүүлнэ гэж ярьж байгаа. Энэ нь болохоор за тайлангаа 2-оос дээш удаа хоцроодог юм уу эсвэл ногдлоор үүсэн татвараа хугацаа хоцроож төлдөг. За хугацаа хоцроож төлөх хит хэдэн шалтгаан нөхцөл байгаа тийм эдийн засгийн нөхцөл байдал, төлбөрийн чадвар, татварлагчийн өөрийн төлбөрийн чадвар, за мэдээж нийгмийн эдийн засгийн асуудал, эдийн засгийн өсөлт, тухайн одоо сарын өсөлт, бууралт гэдэг ингээд бүх хүчин зүйлээс хамаарч татварлагчийн үйл ажиллагаа доголдол үүсэж болно. За тэрнээс хамаарат үүсэн ногдлоо хугацаанд төлөхгүй хойшлох, хуримтлуулах ийм эрсдлүүд үүсэж байгаа учраас бид нэр энэ татварлагчийг энэ хууль тогтоомж мөрдлөлтийн шалгуур оноогоор тухайн татварлагчтай бид нэр яг хууль хэрэгжүүлэхдээ яг аль одоо юу гэдгийг зорилттой бүлэгт нь ямар үйл ажиллагааг явуулах гэдгийг тогтоож байгаа гэсэн. За мэдээж 3 буюу 4-р ангиллын татварлагчтай бид нэр нэлээд их одоо юу гэдгийг зөвлөн туслахаас гадна тухайсан зорилттой бүлэг болгоноор эсвэл тухайн татварлагчтай дуудаж уулзах маягаар татвар хураах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. За мэдээж эрсдэлтэй татвар төлөгч гэдэг нь тайлан хөндлөнгийн мэдээлэл тайлангаар ногдуулсан ногдол нь татварлагчийн хөндлөнгийн мэдээлэлтэй зурдаг. За татвараас зайлсхийх үйлдэлүүд гаргадаг. За өнөөдрийн слайдын нэлээд сүүлд рүү би татвараас зайлсхийх үйлдэлийн тухай ярина. За энэ үйлдэлээс бид нар бол татвар төлөгч талаасаач тэр татврын алба талаасаач тэр улсад учруулж байгаа хохирол нэлээд байгаа. За мөн өрийн насжилт нь одоо 3-аас дээш жил болцсон бол эрсдэлтэй татварлагч гэж үзээд татвар хураах үйл ажиллагаа гэдэг та бүхэн нэг тийм таатай хүлээж авахгүй ийм үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. Тэгвэл хууль тогтоомж мөрдлөлтийн төвшнгөөс хамаарч сүүлийн үед аль татвар төлөгчдэр бизнес зөвлөгөө өгөх юм, аль дээр нь бид нэр хэн шалгалт хийх юм, аль нь дээр нь татвар хураах үйл ажиллагааны албадлагыг хэрэглэх юм бэ гэдгийг тогтоож иж татвар төлөгч нартай үр хураах үйл ажиллагааг эхлүүлэх үүрэгтэй байгаа татврын улсын эзэмшигч. За идэвхгүй татвар төлөгч нар бас байдаг. Энэ нь бол сүүлийн 8 жил дараалал аж ахуйн нэгжийн тайлан, үйл ажиллагааны бус тайлангуудад эрүүлдэггүй гэсэн мөртлөө үр үсгцэн хөрөнгөний татврын өрөөд ч юм уу тодорхой зарим үйл ажиллагааг хэрэгжүүлээд тэр 8 жил дараа тайлан өгөөгүй мөртлөө
өмнөх жилүүдийн ийм өртөө энэ компаниудаа бид нэр идэхгүй татварлагч гэд ингээд зорилттой бүлгээр нь ангилаад хураах үйл ажиллагаа нь эннээсээ хамаарч ялгаатай байдлаар хийх ёстой гэж ингэж энэ жилээс бид нэр зөвлөн тусгай татварын албаныхаа зорилтонд илүү хангаж ажиллаж байна. За хууль тогтоомж мөрдлөлийн оног үндэслэн тодорхойлохдоо та бүхний слайдн дээр харуулсан шууд одоо жишээлбэл мэдээж бизнесийн үйл ажиллагаа явахад хүндрэл их үүснэ. Ногдсон татвараа шууд өнөөдөр ногдуулаад тайлагнаад маргааш нь төлж чадахгүй нөхцөл байдлууд үүсдэг учраас татварлагчийн хууль тогтоомж мөрдлөлийн оноогоо улсын байцаагч хараад та бүхэнд бас харагдана. Энийг хараад тухайн татварлагчийн хөрөнгөний байдлын судалгааг хийж байгаа. За жоохон ханиад хүрсэн учраас хоолоо харгаад байна. За хөрөнгөний байдлын судалгаа хийжээж та бүхэн одоо яриад байгаа нөгөө надад мэддэхгүйгээр данс хаалаа. За эд хөрөнгөний битүүмч хийлээ гэдэг. Энэ асуудлыг чинь шууд татварлагчид мэддэхгүй юм уу? Ямар нэгэн зорилгогүйгээр хийх боломж байхгүй. Та бүхэн болохоор одоо миний ярих сэдвүүдээс ямар тохиолдолд татвар төлөгчийн дансыг хаадгийг, ямар тохиолдолд эд хөрөнгөний битүүмжийг хийдэг вэ гэдгээ тодорхойлж өөртөө бас хугацаагаа мэдчихэхгүй бол нөгөө мэдэхгүй байхад данс хаацсан байна. Мэдэхгүй байхад нөгөө процесс ажиллагаа хийгээд миний данснаас мөнгө хураагаад авчижээ гэдэг нөгөө татварын алба татварлагчийн хоёр байр суурин дээр зөрчилтөн үүсээд ойлголцлын зөрүү үүсдэг юм асуудал байгаа учраас энэ сэдв нь нэлээд хүнд сэдв та бүхэнд нэг таатай биш. Тэгвэл бид нар аль болох нөгөө эрсдэлд орохоос нь урьдчилан сэргийлэх зорилгоор нэгэнд хуримтлагдсан үр байгаа бол цөмөрөө татварын албатайгаа нөгөө мэдээлэл солилцох тухай бүр үүсэн эрсдлээс бууруулахын тулд юу хийх үү гэдгээ тодорхойлно. Тэгэхээр хөрөнгөний байдлын судалгааг манайх хийхдээ тухайн татварлагчийн санхүүгийн тайлан за бусад байгууллагаас тухайн татварлагчийн хөрөнгө нь өөрөө ямар одоо хэлбэртэй байна те өмчлөлийн байна уу эзэмшлийн байна уу бүх мэдээлэлээ цуглуулчаад тэрийг та бүхэнтэй хуваалцсан. За ийм байна. Ийм хөрөнгөтэй байсан байна. Таны үр чинь 3 жил болсон байна. Эсвэл тайланд оны дутуу байна. Энэ дээр бол одоо хугацаанд төлөх хугацаа чинь арай болоогүй байна гэсэн ийм нөгөө тодорхойлтыг хийж өгнө гэсэн. За нийтлэг ажиллагаа хэрэгжүүлэх гэдэг нь голцоо бид нэр эрсдэлтэй татварлагч дээр хэрэгжүүлдэг энэ үйл ажиллагаа нөгөө ажлын байрны зураг авалт хийх, тоолго хийх, тэ юу вэ? Үзлэг хийх гэсэн энэ үйл ажиллагааг нийтлэг ажиллагаа гэж байгаа. Энийг бол хууль тогтоомж мөрдлөлтийн 3 дугаар түвшинд байгаа буюу эрсдэлтэй татварлагч дээр хвчлэн хийгддэг ийм үйл ажиллагаа байж байгаа. За мэдээж нөгөө хөрөнгөний байдал сангийн үйл ажиллагаатай холбоотой хүндлэнгийн мэдээлэл цуглуулсан учраас нөгөө хөрөнгөнд байгаа эзэмшил өмчлөл тухайн хөрөнгө нь таних байна уу? Хоёр дахь чиглэлээр дөрөв сүүлийн хэмжээ шилжүүлсэн үү гэд хуулийн орчинд судалгаа шинжилгээгээ хийж тухайн татварлагчийн үнэн зөв ногдуулсан байна. Төлж байгаа эсгээ ингэж хянаж татварлагч зөвлөн тусалдаг болж байгаа энэ жилээс эхлээд. За мэдээж зөвлөн туслах үйлчлэгийг бид нар хууль тогтоомж мөрдлөлтийн 1-р зан хандлагад байгаа татварлагчийг энэ хэвэнд нь хадгалахын тулд бид нар сануулгах мессежүүдийг тухай бүр өгж байгаа. За манай татварлагч нар нөгөө сануулгах мессеж заримдаа утсанд нь очоод бас бухимдаад байгаа. Энэ нь болохоор танд одоо татварын үр үүсээд байна. Төлөөрэй гэсэн санамж байгаа юм. За татварын ерөнхий хуулийн заагцсанаар бол татвар төлөгчийн үр хизээ үүсдэг вэхээр төлөв тайлгны хугацаа ижил гэдэг ингэж байгаа. За жишээлбэл цөмөрөө цалин хөдөлмөрийн хөлсдүүнтэй адилхан орлогыг тодорхойлъё л да. Сар бүрийн дараа сарын 10-ны дотор бид нэр төлдөг. Тайлангаа болохоор улирал бүрийн дараа сарын 20-ны дотор тайлгнадаг тий. Тэгэхээр 20-нд төлжиж одоо 20 өөрөө тайлгнах эцсийн хугацаа болчихж байгаа юм. Цуутгах нэгийн хувьд буюу цалин хөдөлмөр. Тэгэхээр 20-наас хойш татварын алба татвар төлөгчд 30 хоногийн дотор нэхэмжлэх гэдэг юм хөрвүүлдэг. Хэрвээ татварын нэхэмжлэх хөрвүүлээгүй байж та нарын дансыг хаах эрх байхгүй гэсэн үг байхгүй. Тэгээд тэр бүхнийгээ та бүхэн мэдчих хэвээр. За жишээлбэл тайлангаа өглөө маргааш нь бол тайланд оны дутуу болно тий. Тэр дутууга татварын албанаас одоо 2 сарын 10 ч юм уу 4 сарын 10 тайлгнаснаас хойш дараагийн 30 хоног хүртэл хугацаанд татварын албанаас та татвараа төлөөрэй гэдэг нэхэмжлэхийг өгдөг. Энэ нэхэмжлэхтэр хугацаа зааж байгаа. За 10 хоногийн дотор төлөөрэй гэдэг. Үндсэндээ татварын өөр болох процесс өөрөө 40 хоногийн дараа болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 40 хоног өнгөрсөн тохиолдолд татварын хураах үйл ажиллагаа эхэлдэг. Нэхэмжлэх өгөөгүй тохиолдолд татварлагчийн дансыг хаах, хөрөнгөний битүүмж хийх, ямар нэгэн албадлын арга хэмжээг татварын улсын байцаагч хийх хэрэгжүүлэх эрхгүй байгаа шүү. Энийг та бүхэн сайн мэдэж аваарай гэж байна. За хууль тогтоомж мөрдлөлтийн 1-р түвшинд хадгалахын тулд нөгөө сануулж байна. Хугацаанд төлөвчл бид нар талархсан мессежүүдийг хүргүүлдэг. За мэдээж илүү төлөлтийн асуудал байгаа. Хэрвээ илүү төлөлттэй байх юм бол эхлээд өрөнд нь суутгана, тий? За тэгээ илүү гарсан мөнгөийг буцааж олгож байгаа. За энэ буцаа олголттой холбоотой үйлчлэгийг манай
Хоёрдугаар одоо сэдвээр илүү нарийн ярин та бүхэнд аж ахуй нэгжийн буцаа олголтыг хэрхэн өгөх үү? Нөөтийн буцаа олголтыг хэрхэн өгөх үү? Хизээ өгөх үү? Юунд анхаарах уу? За хувийн орлогын албан дотор буцаа олголтууд хизээ өгдөгдгийг, ямар материал дээр бид нар алдаа хийгээд байдгийг тэр талаас нь зөвлөнө. За мэдээж хугацаанд нь татвар татварлагчтай урамшуулах зорилгоор бид нар сурталчилгаа сүүлийн үед нэлээд явж байгаа. За одоо жишээлбэл татварлагчийн өдөрлөгөөр өндөр татвар төлсөн болон хугацаанд тайлагнаж татвараа өргөө байгаа татварлагчдад бид нар шилдэг татварлагчаар өргөмжлөөд ингээд үйл ажиллагааг нь улс орон даяар сурталчлаад ингээд явж байгаа. За хууль тогтоомж мөрөлтийн 1-р түвшинд байгаа энэ татварлагыг илүү зөвлөн туслах үйл ажиллагаа буюу зорилттой сургалтуудыг хийж болно. Тухайлсан ганцаарчсан сургалт байж болно. Захиалгах салбар болгоноор тийм аж жуулчлалын салбарын, за эсвэл уул уурхайн салбарын, олборлох үйлдвэрлэлийн салбар гэдэг салбар бүр тохирсон тухайлсан одоо ийм сургалтуудыг бид нэр хийж эхэлнэ энэ жилээс. За мэдээж захиалгах сургалт гэдэг нь тухайн татварлагч хүсвэл ганцаарчсан сургалтууд бас хийж болно. Зөвлөн туслах энэ үйл ажиллагаа илүү төлхөө явна. За тэгэхээр түрүү хийсэн те татварын тайлангаар тодорхойлогдсон хугацаанаас хойш 30 хоногийн дотор танд нэхэмжлэг хургуулж энэ хураах ажиллагаа буюу энэ одоо та бүхний нэг тийм дуртай хүлээж авдаггүй албадгын үйл ажиллагааг эхэлдэг татварын алба. Тэрнээс одоо тайлангаа залруулсан. За жишээлбэл 24 оны 2 сарын 10-нд өгсөн жилийн эзэн тайланг бид нар залруулах эрхтэй хуулиараа 1 жилийн дотор залруулна. За 25 оны 6 сард та жилийн эзэн тайланг ямар нэг аудитын байгууллагын хүслээр залруулад өнөөдөр тайлангаа за өнөөдөр чинь 5 сарын 9 гээд тайлагнаад залруулсан бол энэ залруулсан өдрөөрөө эн чинь өөрийн асуудал яригдана. Тэгэхээр 5 сарын 9-нд одоо тайлагнах буюу 5 сарын 10-нд төлөх асуудал яригдана. Тэгэхээр залруулсан тайлангийн ноогдлоор тухайн татварын өрн дээшээ доошоо хөдлөх буюу өсөх буурах процесс явж байгаа учраас бид нэр нэхэмжлэгийг дахиж өргөх үүрэгтэй байхгүй юу? Залруулж байгаа учраас. За мэдээж нөгөө энд хэлсэн тайлагнадгүй татварын төрлүүд байгаа хөрөнгөний татварууд татварлагчийн бүртгэл суурилсан одоо шууд ногдуулдаг үйл хөдлөх хөрөнгө галц зэвсэг ийм татварын хувьд болохоор бүртгэлд одоо 4 хувааж төлнө л гэсэн бол тэр 4 хувааж төлж байгаа хамгийн сүүлийн одоо жишээлбэл за автовер дээр яриа л автовер өөрөө ч гэсэн албан татварыг бид нэр эргэж 6 сарын 1-нд төлөх үүрэгтэй. Тэгэхээр 6 сарын 1-ээс наанд бид нэр татвар хураах үйл ажиллагааг эхлэх хэрэггүй. 6 сарын 2-ноос танд нэхэмжлэг хургуулж татвар хураах процесс буюу дараагийн нөгөө албадлагын арга хэмжээнүүд эхэлдэг гэдгийг ойлгох. Компанийн хувьд болохоор 4 хувааж төлдөг шүү дээ, тий. Автомашины дотор 4 хувааж төлөөд тэгээд жилийн эцсийн 4 хувааж төлсөн жилийн эцсийн буюу 12 сар 2 сарын 10-ны тайлан гарсны дараа бид нар хураах процессыг хийгдэх ёстой. Тайлан тооны дутуу дээр. За хуримтлагдж байгаа тохиолдолд арай өөр тий. Эрсдэлтэй татварлагчийн ангилалд орчиж байгаа учраас насжилтаас хамааран дээрээс нь насжилт болго. Тэгээ нөгөө татварлагчийн одоо тэр эрсдлүүд янз бүр байгаа. Төлбөрийн чадваргүй болж байна. За бид нар ковидын нөхцөл байдлаас болоод нэмэгдсэн үртгэн албан ёсны хөр одоо нийтээрээ ер нь хоримтлагдах шинжтэй болсон. Тэгэхээр энэ ковидын шалтгаалсан төлбөрийн чадваргүй болсон өөрөө эдийн засаг энэ дэлхийн нийтийг хамарсан өвчнөд холбоотой учраас бид нэр эрсдэл гэж үзэж байгаа учраас энэ дээр нөгөө хугацааны өнгөлтийн асуудал бас юм. Тэгэхээр татварын улсын байцаагч аль болох та бүхэндээ зөвлөн туслах ёстой. Тэрнээс шууд одоо татвар хураах үйл ажиллагааг хэрэгжүүлээл дансыг чинь хаагаад эсвэл түрэнгийн битүүн чинь эсвэл очиж ажлын байрны зураг авалтын хөрөнгөний байдлыг чинь тогтооно гэдэг энэ үндсэн ухагтмуудыг заавал татварын байцаагч нэхэмжлэг хөргүүлсний дараа хийнэ гэж байгаа. За тэр нэхэмжлэг хөргүүлэх хугацааг би түрүү хэлсэн тий. Тайлгнаас хойш хамгийн цаатлын хугацаа 30 хоногийн дотор та бүхэнд татварын нэхэмжлэгийг хөргүүлж байгаа. За татварын нэхэмжлэх гэдэг нь та нарт яаж мэдэгдэж харагдах уу гэхээр уул нь бол татварын удирдлагын нэгдсэн систем та бүхний e-tag систем дотор чинь хаягийн бүртгэл та бүхэн өөрсдөө шинжилж байгаа. Тэнд байгаа хаяг болон утсан дээр бид нар мессеж өгдөг. Мессеж өгч байгаа. Танд нэхэмжлэг хөргүүллээ. Утсанд өгж байгаа санамжууд чинь нэхэмжлэгийн хэлбэр рүү орж ирнэ. За бүр алгажуулсан мэдээлэл буюу одоо нэхэмжлэг хуудас нь өөрөө e-tag системийн баримт бичиг гэдэг цэс байдаг штеп. Тэр дотор аваач хийчихэж байгаа. Тэндээс харж болно гэсэн үг байхгүй юу? За нэхэмжлэг хөргүүлснээс хойш хураах үйл ажиллагаа эхэлж байна. За хураах үйл ажиллагаа энэ дөрвөн үндслээр бид нар үүсгэн үндслэлээр одоо хураах үйл ажиллагаа эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр улсын байцаагч нөгөө өөрийн нэхэмжлэгэд заасан нөгөө 30 хоногоос хойш өөрийн нэхэмжлэг та 10 хоногийн дотор төлөөрэй гэдэг ингээд хугацаа зааснаас хойш хэрвээ төлөөгүй байх юм бол татварын одоо данс битүүмжлэх үйл ажиллагааг танд мэдэгдэж хийгдэнэ. Тэрнээс татвар төлөгчд мэддэхгүй хүний данс болон компани данс нь хаал тавих тийм эрх байхгүй. Тийм учраас бид нар нэхэмжлэх хөргүүлснээрээ татвар төлөгчд мэдэгдсэн гэж үзэж байгаа учраас тэр нэхэмжлэх гэдэг ямыг та бүхэн
утсанд ирсэн байна уу? Эсвэл мэйл хаяганд ирсэн байна уу? Эсвэл e-таксын захин баримтчиг дотор байна уу гэдгийг манайх үзээрэй гэж. Хэрвээ тэрийг өгөөгүй мөртлөө хүний данс хааж байгаа бол энэ бол бид нэр хууль буруу хэрэгжилж байгаа асуудал учраас энийг олон дахин хэлээд байгаа. За эрсдэлтэй татварыг урьдчилан хураахаар хүргүүлсэн нэхэмжлэх хуудсан заасан хугацаа болоогүй гэж. За энэ эрсдэлтэй татвар төлөгч гэдэг нь бол за Монгол улсын хилээр гаргахад завтсан. За нэмэгдсэн өртгийн албан татрын падаан үлдэж борлуулсан, худалдаж авсан энэ үйл ажиллагаатай холбоотой одоо татварыг нуун дарагдуулсан энэ тохиолдолд бид нэр эрсдэлтэй татвар гэж ангилаад татварын нэхэмжлэгийг 10 хоногийн дотор биш 3 хоногийн дотор төлөө гэдэг юм шаардлага тавьдаг. Хэрвээ энэ 3 хоногийн дотор төлөөгүй бол бид нэр дан саах үйл ажиллагаа эхлэнэ л гэсэн. За мэдээж хугацааны өнгөлт эдлүүлнэ. За та бүхэнд хамгийн одоо үр хураах үйл ажиллагааны явцыг зогсоох, за танд олгож байгаа хугацаанд төлөөгүй татварыг одоо юу гэдэг хойшлуулах боломж нь татварлах хугацааны хөнгөлт эдлэгийн эрх нь байна. За татварлах хугацааны хөнгөлт эдлэх эрхэнд заагдсан нөгөө төлбөрийн хуваар гаргана. Тэ? Бид нар 2 жил хүртэл хугацаагаар татварын хөнгөлтийг эдлүүлдэг болсон. За төлбөрийн хуваар гаргаад тэр төлбөрийн хуваар дотор заагдсан хугацаанд төлөөгүй бол бид нар бас данс битүүмжлэх ажиллагаа эхэлдэг гэж ойлгох хэрэгтэй. За мэдээж татвар төлөгч өөрөө татвар хуулийн этгээд байж болно, иргэн байж болно, өртөө тохиолдолд өв залгамжлагч, өв нээгдэх асуудал яригдана. За ийм тохиолдолд өв залгамжлагчаас бид нар татварын нэхэмжлэгийг бас хүргүүлдэг. За хэрвээ татварын өртөө холбоотой тухайн хөрөнгө автомашин ч юм уу үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ногдсон татварын өрийг өв залгамжлахгүй гэдэг ийм процедур явсан бол мэдээж татварын өрийг тэр хүнээр төлөвлөх. Өв нээгдээд өвөө залгамжилж байгаа тохиолдолд бол татвартай холбоотой үүргийн бас хангуулдаг учраас энэ өв залгамжлагчид хүргүүлсэн нэхэмжлэх нь бас хугацаанд төлөгдөөгүй байх юм бол бид нэр өв залгамжлагчаас тухайн татварын өрийг бас төлөвлөдөг ийм зохицуулт явнаа л гэсэн үг. За мэдээж эхэлж байгаа юм чинь нөгөө хураах үйл ажиллагаанууд явагдана тий. За энэ хураах үйл ажиллагаа нэлийн төвөгтэй. За аль талдаа хэцүү. За татвар төлөгч нар одоо юу гэдэг өөр нь хуримтлагдсан 5 жил болсон, 4 жил болсон, 3 жил болсон. За ийм тохиолдлуудад манайх хөвчлэн энэ хураах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Жишээлбэл 50-нд оны 25 оны дутуу дээр тэр болгон энэ процессын энэ хүн даргаыг хэрэглэхгүй байгаа. Илүү зөвлөн туслаад эдийн засгийн чинь одоо нөхцөл байдал одоо жишээлбэл барилгын салбарын үйл ажиллагаа одоо л эхэлж байгаа учраас эдгээр барилгын салбарт хөрөнгө оруулалтаа хий. Татварын төлбөрийн хуваарийг гаргая. 3 сарын хугацаанд ч юм уу 2 сарын хугацаанд төлөх татварыг хойшлуулъя гэд бид нар хураах ажлыг бол тухайн салбарт хамаарсан байдлаар ялгаатай хэрэгжүүл бас болж байгаа юм. За мэдээж хуримтлуулаад 2 жил болцсон ч юм уу 3 жил болцсон, 5 жил, 10 жил болцсон бол зайлшгүй нэхэмжлэгээ өгөөл дансаа хааж байгаа. За данс хаахыг бол мэдээж бүх процесс энэ хураах үйл ажиллагааны бүх процесс заавал татварлагчид мэдэгдэнэ. Огт мэдэгдэхгүйгээр таны дансыг хааж байгаа бол энэ гомдол гарах эрх нээлттэй. За тийм тохиолдолд бол боломжгүй гэсэн. За төлөв тайлгнах хугацаа болоогүй байхад татварлагчид бас татварын нэхэмжлэгийг хүргүүлэх үүрэггүй болохгүй тийм бас хориотой. За жишээлбэл газрын төлбөртэй асуудал те төлбөр бол өнөөдөр явчихна. За автомашины асуудал шүү дээ. Иргэн дээр 6 сарын 1-ний дотор та татвараа төлөх үүрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр 5 сарын одоо хэдэн бэ? 8-нд тань татварын нэхэмжлэг хүргүүлээд тийм үү автомашины татвараа төлгөж иргэнийг одоо ингэж алгадлах хэрэглэх үндэслэл байхгүй. Бид нар 6 сарын 1-ээс хойш иргэнтэй хамааралтай татварын өрн дээр энэ алдлагыг хэрэглэнэ. Айл болох бид нар энийг насжилт өндөртэй за тэгээ эрсдэл бүлэгт орсон буюу тайлангаа удаа дараа засдаг эсвэл хугацаа нь урт болцсон ийм татварлагчдаар илүү хэрэгжиж явж байгаа. За түрүүний хэлдэг тэр 30 өдрөд манайхан сайн анхаарчих. Нэхэмжлэг аваагүй бол таны дансыг хаахгүй л гэдгийг ойлгож байна. За нэхэмжлэг авсан тохиолдолд тэр нэхэмжлэгт хугацаа заасан байгаа. 10 хоног, 5 хоног, 3 хоногийн дотор төлөө гээд. За хэрвээ та төлж чадахгүй бол нөхцөл байдал үүснэ. Төлбөрийн чадвар мууддаг ч юм уу ямар нэг байдлаар үйл ажиллагаа зогссон байх юм бол татварлах хугацааны хөнгөлтийн хүсэлтэд эрүүлж бас болно. За татварлах хугацааны хөнгөлт хуучин бол 60 хоног л байсан юм. Одоо бол бид нэр 2 жил хүртэл хугацаагаар хугацааны хөнгөлтөө эдлүүлж байгаа. Гэхдээ энэ жоохон та нар бодож байгаа төвөгтэй эдлэхгүй байгаа шүү дээ гэдэг асуудал яригдана тий. За энэн дээр бол мэдээж тэр нөгөө тодорхойлсон хүндэтгэн үзэх шалтгаанууд байгаа. Тухайн хүндэтгэн үзэх шалтгаанаас хамаарсан нөхцөл байвал хугацааны хөнгөлт эдлүүлнэ гэдэг. За эсвэл барьцаа хөрөнгө байж ээж хугацааны хөнгөлт эдлэнэ гэдэг. Эсвэл батлан далд байж ээж хугацааны хөнгөлт эдлэнэ гэдэг ингээ жоохон хүндрүүлсэн залтууд байгаа учраас татварын шинжилэл хийгдэж байгаа. Тухайн татварын шинжилэлээр яг энэ хугацааны хөнгөлттэй холбоотой татвар төлөгчд ээлтэй зохицуулалтаа бид нар илүү уян хатан бодлого арьж ингэж та бүхний саналаар өөрчлөлт оруулж байгаа. Нөгөө барьцааны зүйлийг олон болгох,
хугацаа нь одоо жишээлбэл 3 сар бол 6 сар бол яах вэ гэдэг ингээд зохицуултыг арай өөрчлөх байдлаар одоо шинжилсэн хуулийн дээр яг энэ хэсэг төлөх хугацааны өнгөлт дээр бол нэлээд өөрчлөлтүүд орсон. Та бүхэн бас саналаа өгсөн байх гэж найдаж байна. За мэдээж нэхэмжлэгээ өгөөд за хугацааны өнгөлтийн хүсэлт өгөхгүй тохиолдолд бид нар яах вэ? 10 хоног төлөөг бол 11 дэх хоног дээрээс нь нөгөө дан саах ажиллагаагаа хийнэ. Гэхдээ дан саахаасаа өмнө танд мэдэгдэх ёстой. За таны дансыг хаах гэж шүү. Ийм банк гэхдээ бүх дансыг хаахгүй. Тухайн татварлагчийн одоо арилжааны 13 банкнд байгаа бүх дансыг хаах боломжгүй. Идэвхтэй буюу үйл ажиллагаа нь одоо тухайн үйл ажиллагаа нь аль дансаар илүү явж байгаа тэр мэдээлэл дээр үндэслээд тэр дансаар л ханддаг. Тухайн дансыг хаахтаа татварлагчид мэдэгдэнэ. Тэгээд өрөнд одоо жишээлбэл 100 мянган төгрөгийн өөртөө татварлагчдэр бол тэр болгон бид нар энэ ажиллагааг хийхгүй. Аль болох бид нар хэтэрхий өндөр дүнтэй хэтэрхий олон жил хуримтлагдсан өрөн дээр дан саах ажиллагааг хийж байгаа. За дан саах ажиллагааг хийхдээ татвар төлөгчид байгаа тэр идэвхтэй дансны мэдээлэл биднэрт хөндлөнгийн мэдээллийн сангаар ороод ирдэг учраас за жишээлбэл 100 сая төгрөгийн өртөө байх юм бол хаан банкны тэд гэсэн дугаартай идэвхтэй 100 сая төгрөгийг одоо юуг нь хаана захиран зарцуулах эрхийг хаана орлого нь бол орно гэсэн. За мэдээж үл маргач журмаар буюу данс битүүмжлэгдснээс хойш хугацааны өнгөлт идэх хүсэлтийг дахин гаргаж болно. Ер нь татварлах хугацааны өнгөлтийг татвар хураах үйл ажиллагааны энэ 5 үе шатны аль ч шатанд гаргах бүрийн эрхтэй. За ийм нөхцөл байдал үүссэн учраас би дансаа нийлгэе. Төлбөрийн хуваар тохирч болно. За хугацааны өнгөлтийг би дараагийн слайдуудаар илүү дэлгэрэнгүй яриад чинь. За бэлэн мөнгө хураах үйл ажиллагаа бас хийгддэг. Тэгэхдээ энэ бэлэн мөнгө хураах үйл ажиллагаа ихчлэн үзлэг тоолго эрсдэлтэй татварлагчийн хөрөнгийг одоо үзлэг тоолгоор битүүмжлэх үед л хийгддэг үйл ажиллагаа. Тэр болгон бас өдөр тутмын ч юм уу тухайн процесс болгон дээр хийгддэг юм үйл ажиллагаа бас биш. За хөрөнгө авлага битүүмжлэх үйл ажиллагаа. Энэ нь болохоор нөгөө эд хөрөнгийн асуудал. Өшөө цаашаа хүндрээд байгаа асуудлууд гэсэн үг байхгүй. Тэгэхээр эд хөрөнгийн битүүмжлэг хийхдээ заавал танд 5 хоногийн өмнө мэдэгдэнэ. За битүүмж хийцэн ингээ өнөөдөр ярьж бас болохгүй нэ шүү дээ шууд. За таны эд хөрөнгийг битүүмжилзээ. Тэгээ өнөөдөр ярих юм бол энэ хууль зөрчиж байгаа асуудал. Тэгэхээр энэ дээр гомдол гарах хэрэгтэй болчихно. Эсвэл 6 хоногийн дараа эсвэл нөгөө бүр битүүмжснээс хойш манайхан сарын дараа мараа ярих асуудал байх юм бол энэ хууль буруу хэрэгжилж байгаа асуудал. 10 хоногийн өмнө бас мэдэгдэхгүй. Яг 5 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. За мэдэгдэхээс өмнө бол татварлагч дээр өмнөх процессыг заавал хийгдсэн байна. Нэхэмжлэгээ өгсөн байна. Тухайн данснаас нь мөнгө орсон гарсан мэдээллийг авсан байна. За үнэхээр тэр шаардлагатай хугацааны өнгөлтийг нийлүүлээд за битүүмжийн асуудал ирсэн. За авлага битүүмжлэх үйл ажиллагаа сүүлийн үед бас хийж байгаа. За авлага битүүмжлэх гэдэг нь бусад байгууллага, бусад өртөө этгээд танд өгөх өрөө төлөхөөр гэрээ хийгдсэн ийм тохиолдолд бол энэ бол өвчин татварын байцаагч татварлагч хоёр хоорондоо миний өрийг тэр компаниас аваад өгөөч гэд хүсэл гаргасан тохиолдолд өвчлэн авлага битүүмжлэх үйл ажиллагаанаас хийгддэг. За өвчлэн одоо сүүлийн 2-3 жилийн шинэ хуулийн эрхчлэлээр авлага битүүмжлэх үйл ажиллагаа томоохон компаниудаар нэлээд хийгдэж байгаа. Улсаас хавлууд байдаг тийм. Улсын одоо хөрөнгөөр ч юм уу, улсын тендерт ороод ажил гүйцэтгээд тэгээ санхүүжилтээ авдаг. Энэ үйл ажиллагаа өрөнд нь бид нар суутгах үйл ажиллагааг бас татварлагчийн хүсэлтээр хийж байгаа. За мэдээж хөрөнгөө битүүмжлээд өрөнд төлөгдөхгүй л тохиолдолд шат болгон хүндрээл байна гэсэн үг. Гэхдээ шат болгон хүндрэх болгондоо татвар төлөгчдөө улсын байцааг заавал нөхцөл байдлыг тодорхойлно. Яагаад төлөгдөхгүй хойшлоод, яагаад төлөгдөхгүй бид нар хөрөнгө рүү нь халдчих болов те? Яагаад хөрөнгийг хураах болов гэдгийг улсын байцааг заавал таны нөхцөл байдал, эдийн засаг, бизнесийн ч үйл ажиллагаа заавал судалж иж дараагийн үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэх болохоос шууд алавдлага хэрэглээл хүний хөрөнгөнд халтаал хураагаал хурааж авсныгаа битүүмжлэл дуудлага худалдаанд шилжүүлэх энэ процесс бол тийм сайхан үзүүлэлт биш аль талдаа. Тэгэхээр аль талдаа улсын байцаагч тухайн харьяа дүүргийнхаа байцаагч нартай сайн холбогдоод үйл ажиллагаа цар хүрээ одоо өнөөдөр дулаарч байгаа үед бол жишээлбэл барилгын салбар одоо уулуурхаан салбар биш ямар салбарууд байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой хүмүүс бол бид нар энэ мөнгөө эдэн төлнө гэдэг энэ тодорхой хуваараар гаргацсан тохиолдолд бид нар аль болох энэ ажлыг хийхгүй байх юм зорилготой байгаад байгаа. За нэгэнд битүүмжлэл огт төлөгдөхгүй болсон тэр олон жил болсон эсвэл маш их өндөр өрн дээр бол бид нэр дуудлага худалдааны үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. За мэдээж дуудлага худалдааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх хугацаа нэлээд орно. За битүүмжлэх үйл ажиллагаа хэрэгжүүлснээс хойш 1 сарын дотор таны хөрөнгийг дуудах үүрэгтэй. Ийм зохицуултаар бид нар татвар хураах үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. За татвар хураах гэж байгаа. За түрүүний хэлсэн тайлагнад 30 хоногийн дотор бол цайн дураараа төлөх үүрэгтэй учраас тэр болтол бид нар ямар ч
процессын ажиллагаа эхэлдэг юм аа. Хуримтлагдсан тохиолдол эхлээд байна. Хуримтлал нь удах тусмаа ийм эрсдлүүд цөмөр үүсгэж байгаа учраас энэ эрсдлийг бууруулахын тулд улсын байцаагчтайгаа очиж уулзнаа. Хугацааны өнгөлт идэх боломж юу байна? Бусад өрөнд суудагцаа одоо өөр төрлийн татварын өрөөрөө илүүтэй хүмүүс бас байдаг. Энэ өрөөгөө илүүгээ бусад өрөндөө суудгах боломж юу байна? Эсвэл одоо юу гэдэг харилцаа хамгаалах бүхий этгээдээс авалгаа энэ өрөндөө суудгуулмаар байна гэсэн энэ тэр асуудлуудаа бүгдийг нь улсын байцаагч шилжээж одоо хоёр талаасаа шийдэл гаргаж иж бид нэр үйл ажиллагаа цааш явуулна. Тэгэхгүй бол одоо жишээлбэл одоо ингээд харж хахад нэмэгдсэн өртгийн албан татварын өөр бол нийт бичил жижиг бизнес эрхлэгчний дунд бас нэлээд хуримтлагдсан, нэлээд хүндэрсэн асуудал болцсон байж байгаа. Тэгэхээр мэдээж хуулийн орчин татварын шинжилгээ хийж байгаа учраас нөөтийн хуулийн дээр та бүхэн саналаа өгсөн ба. За мэдээж хууль шинжилгээтэй хэрэгжүүлж хахад өр бол хүчингү болох ч юм уу, өрийг хойшлуулах одоо байхгүй болох зохицуул байхгүй учраас нэгэн төвс өрийг цөмөрөө төлжил таарна. За төлөхөөс өмнө та нар ийм хугацаануудад анхаарна. За зайлшгүй улсын байцаагчтай заавал холбогдоо. Бид нар одоо сүүлийн үед бол нөгөө зөвлөн туслана гэдгээр улсын байцаагч ямар нэг байдлаар танд одоо жишээлбэл огт зөвлөгөө өгөхгүй ямар нэг одоо шууд алгадлага хэрэглэх юм уу ямар нэг байдлаар ингээд процессын үйл ажиллагааг алгасуулж хэрэгжилж байгаа тохиолдолд та нар гомдол гаргах хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг цуслуулах үндэслэл болно л гэсэн. За дараагийн слайдаар би татвар төлөх хугацааны өнгөлтийг үндсэн зарчмаа ярьчих. За хугацааны өнгөлт бол 1 жил нэмэх нь 1 жил гэсэн юм хугацааны өнгөлт эдэлж байгаа. За хугацааны өнгөлтийг эдлэх эрх нь бол бүх татвар төлөгч иргэн хуулийн этгээд бүх эрх одоо этгээдэд байгаа. За хугацааны өнгөлт үзүүлэх үндсэн ийм хоёр л зарчим байгаа. Хэрвээ бага хэмжээний өртөө 10 сая төгрөгнөөс бага өртөө байх юм бол танд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр хугацааны өнгөлт эдлүүлж болно. За нөгөө нөхцлүүд заавал биш те гамшиг тохиолдсон байх хэвээр үйл ажиллагаа чинь дагуулдсан байх хэвээр сүүлийн 3 жил алдаг төлөөсөн байх хэвээр энийг нөгөө түрүүний хууль тогтоомж мөрдөлтийн төвшингийн оноогоор улсын байцаагч нар тогтоочж байгаа. За өнөөдөр энэ Тамир гэдэг хүний үйл ажиллагаа дагуулдсан байна. Хугацааны өнгөлт эдлэх нөхцөл шаардлага үүслээ 10 сая төгрөгийн өртөө юм байна. Энэ дээр барьцаа шатахгүйгээр 3 сарын хугацаанд бид нэр хөнгөлт эдлүүлнэ гэд тушаалаа гаргаад хөнгөлтөө төлбөрийн хуваарийг тантай тохироо гаргачна гэсэн. За хөнгөлөх 10 сая төгрөг хөнгөлөх хугацаа 3 сар хүртэл гэж байгаа. Гэхдээ за тэр бум төгрөгийн өртөө гэж бодъё. Тэр бум төгрөгийн өртөө мөртлөө хугацаа нь одоо богино хугацаагаар бид нэр хөнгөлт эдлүүлнэ гэсэн. Барьцаагүйгээр 10 сая төгрөгнөөс доош үнэтэй 3 сар хүртэлх хугацаанд дээр барьцаа хөрөнгө шаардахгүй. Үнийн дүү өндөр байлаач 3 сар дотроо төлнө гэж байгаад бид нар бас барьцаа шаардахгүй гэсэн. За мэдээж барьцаа хөрөнгөгүй компаниуд бас байгаа шүү дээ. Заавал хөрөнгөтэй байхгүй ажлууд хийдэг компаниуд байгаа тий зөвлөн тусалдаг үйл ажиллагаа явуулдаг. Тийм тохиолдолд бас өрөө төлөх одоо хүндрэл үүсэж байгаа тохиолдолд би бусад этгээдийн батлан даалтыг хэрэглэмээр байна. Гэх юм бол бид нар батлан даалтын гэрээг одоо хамтарч хийгээд ингээ батлан даалтын гэрээгээр нөгөө этгээд таны өмнөөс энэ өрийг төлөөд дуусгахын бүрэн боломжтой байж. За барьцаа хөрөнгө шаардах тохиолдол нь өрийн дүн 10 саяас дээш тохиолдол. Хугацаагаа одоо 3-аас дээш 4 сар, 5 сар нөгөө 1 жил, 2 жилгээд урт хугацааны өнгөлт эдлэж байгаа тохиолдолд бид нэр хоёр төрлийн барьцааг шаардсан байж байгаа. Одоогийн хуулиар. За хувьцаа, бонд, хувьцаа засгийн газраас гаргасан үнцаас за тэгээд зөвхөн үйл хөдлөх хөрөнгө нөгөө иргэний хуулийн газраас салгамж нөгөө хэлбэрээ алдах зорилттой ийм үйл хөдлөх хөрөнгийг бид нэр барьцаанд авнаа л гэсэн гэж. Тэгэхээр энэ шаардлагуудыг одооны татварын шинжилгээ хуулийн дээр арай агуулгаар барьцаа хөрөнгө нь өөр байх уу? Хугацааны өнгөлт эдлүүлэхдээ тэр 3 сар хүртэл барьцаагүй тохиолдолд энэ хугацааг сонгох уу гэдэг энэ зарчмын асуудлууд дээр бид нар бас шинжилэл оруулж байгаа татварлагчдаас саналаа өгсөн байх гэж найдаж байна. За хугацааны өнгөлтөө үед татварлагчид бас үзүүлэх боломжууд байгаа тий. За хугацааны өнгөлт үзүүлэл бол та төлбөрийн хуваараар төлбөрөө төлж л байгаа бол ямар ч одоо хөрөнгө битүүмжлэх, данс хаасан бүх үйл ажиллагаа цуцлагдана гэсэн. Тэр данс хаалттайгаар танд хугацааны өнгөлтийг эвлүүлэхгүй, хөрөнгөний чинь битүүмжилж хугацааны өнгөлтийг эвлүүлээд байж болохгүй. Тэгэхээр нөгөө албадлагын бүх үйл ажиллагаа цуцлаад танд хугацааны өнгөлтийг эвлүүлнэ. За тэр хугацаанд та татварынхаа өрийг хугацаа хуваарлаж төлөх үүрэгтэй байж байгаа. За хугацааны өнгөлтийн үед татварлагчид ийм боломжууд бас нэгддэг. За саяны хэлсэн нөгөө процесс ажиллагаа зогсно. За хоёрт нь нөгөө хугацаанд төлөөгүй бол нэг алдаг торгуулийн асуудал яригддаг тий. Хэн шалгалтын явцад бид нар хугацаанд төлөөгүй байна гэд алдангаа тооцдог. Хоног тутам тооцдог алдан. За энийг 20% бас бууруулж тооцдог. За мэдээж хугацааны өнгөлттэй үед бол нөгөө бэлэн мөнгө хадгаламж зэрэг нөгөө өрөнд шууд битүүнчлэх боломжтой тохиол нөгөө амжиргааны зах эсвэл
компани үйл ажиллагааны наад захын хэрэгцээний энэ хөрөнгийг хасаад төлбөр захин татврын тооцож гаргадаг. Тэгэхээр хугацааны өнгөлт идэх боломж уул нь бол нэлээд нээлттэй байгаад идэг. Энийг эдлэмээр байна гэж би та бүхэн хүсмээр байна. Тэгэхгүй бол нөгөө харьцахгүй за нэгэнт би төлж чадхаа байцсан юм чинь ингээл зарим тохиолдолд манай юунууд татварлагч нар гээд хайгаад идэх юм уу зутаад яваад идэг. Зарим тохиолдолд улсын байцаагч нөгөө албатгаа хэрэглээд улам л нөгөө хоёр талтай нөгөө хаалт босгож хүндрэл үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох зөвшөлдсөх, хоорондоо ярилцах, энэ үрийг яаж төлөх үү гэдэг ийм хуваарийг тодорхой энэ хуулийн заагдсан боломжуудыг бүрэн эдлэх эрхтэй учраас манай байцаагч нараас нэлээд сайн зөвлөгөө аваад яваарай гэж та бүхэн хүсмээр байна. За мэдээж татврын албан нэгэнд хураагдсан барьцаалагдсан үйл хөдлөлийг сонгох зохицуулт байж байгаа. За энийг та бүхэнд яагаад тавиад байна гэхээр хураагдсан өрөнгөө та бүхэн сонгуулахдаа та нарт бас бүрэн эрх нь бас байгаа. Тийм үү? Бүртгэл одоо санхүүгийн тайлан дээр тусгагдсан энэ одоо хөрөнгө нь холбогдох байгууллагын одоо юугаар тодорхойлогдсон байна. Улсын бүртгэл юм, хуулийн этгээдийн бүртгэл, үйл хөдлөх хөрөнгөний газарт бүртгэлтэй байна л гэсэн. За мэдээж бүртгэлийн байгууллагаар баталгаажсан хөрөнгөө бид нар сонгож аавна. За шаардлагатай бол татварлагч өөрөө ийм хөрөнгөө би битүүмжлүүлмээр байна гэдгээ сонголт хийх хэрэгтэй. Тухайн үрийн дүнд таарсан хэмжээгээ битүүмжлэх болохоос ш давсан дүнтэй хөрөнгө битүүмжилж болохгүй, үрд одоо хүрхээргүй дүнтэй хөрөнгөө бас битүүмжилж болохгүй гэсэн үг. За энэ битүүмжлэх ажиллагаа сонгож байна. За энэ нөөтийн хэвчлэлтэй падаа худалдаа авсан татварлагчийн сүүлийн үед татврын хэн шалгалтаар орж төлбөрийг барагдуулахдаа ийм процессыг бид нар барагдуулж байгаа. За та бүхэн дандаа худалдаа авалт талын асуудлыг яриад байна гэж байгдаггүй. Борлуулагч бол мэдээж эдийн засгийн гэмтрийг үлдсэн учраас энэ бол шууд цагдаагийн эрүүгийн цагдаагийн байгууллага дээр борлуулсан гэдгээрээ шууд тэнд арай өөр нөгөө зөрчил үлдсэн учраас энэ татврын байгууллагын үйл ажиллагаанаас гадна нөгөө эрүүгийн шинжтэй үйл ажиллагаар явсан учраас борлуулагч тал бол одоо манай дээр одоогоор бол бид нар ийм процесс хийхдэггүй. Нөөтийн хэвчтэй падаа худалдан авсан татварлагчийн хэрвээ хэн шалгалтаар ногдуулсан төлбөрийг барагдуулах чиглэлээр саяны процесс үйл ажиллагааг эрсдэлтэй гэж үзээ богино хугацаанд хийдэг. За жишээлбэл яг харьяа татврын алба татварлагчийн нөгөө нөөтийн тайланд чинь шинжилгээ хийгээд за сар болгоны өмнөх жилийн борлуулалтын орлогын өсөлт бууралтыг харж агаад нөөтийнхээ бичлэг мөн байна биш байна гэдэг энэ схемийг тодорхойлж байгаа юм. Мэдээж шууд та нөө төлөгч одоо борлуулсан компаниас авсан байна гэж шууд бид нэр тодорхойлгүй одоо энэ бичлэг дэлгэрүүлэх ийм схем биднэрт явдаг. За мэдээж 3 падаа худалдан авсан бол татварлагчид та тайлангаа залруулаач гэдэг ийм хүсэлтийг өгж байгаа. Залруулсан тохиолдолд хэн шалгалт орохгүй зүгээр одоо нөхөж төлөх ёстой нөгөө нөхөн татвараа төлөө явчихна алдан торгуулаас чөлөөлөгчж байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр тайлангаа засаж өгөхгүй тохиолдолд бид нэр танилцуулга бичээд юуны хууль хяналтын байгууллага руу шилжүүлнэ. Хууль хяналтын байгууллагаас эргээгээд манад хэн шалгалтын акт болгоо гэдэг асуудал ярьдаг учраас хяналтын акт болоод нөхөн татвар хүү торгуул нөгөө алданхтай нь ороод ирдэг. Тэгэхээр нөгөө төлөх татвар нэлээд өндөр болцсон. За мэдэх, эсмэдэх гэдэг юм өөрөөсөө хамаарахгүйгээр манай татварлагч нар худалдаж авсан худалдаа авалтын падаан дээр авчиад нөгөө борлуулсан компани юу гэдэг худалдаж авна гэдэг юм одоо тийм хэвчлэлтэй падааны худалдаа авалтаар нөгөө төлөх ёстой татвараа бууруулсан ийм үйлдэлүүд улсын хэмжээнд нэлээд байгаа. За өнөөдрийн хичээл сууж байгаа 3-4 дээр ч гэсэн ийм асуудалтай компаниуд нэлээд байгаа учраас бид нэр энэ эрсдэлтэй татварыг урьдчилан хураах үйл ажиллагааг 3 хоногийн дотор хийгээрэй гэдэг бас ийм үүрэг өгөгдсөн байна. Гэхдээ эрсдэлтэй татварыг 3 хоногийн дотор хийхдээ танд заавал мэдэгдэнэ. Нэхэмжлэгээ өгнө. Нэхэмжлэх бол богино хугацаа 3 хоног явах гэж штэ. 30 хоног, 10 хоног явахгүй. 3 хоног явна. За тантай холбоотой тэр худалдаа авалтаас үүссэн нөгөө падаан засаагүй учраас хэн шалгалтын нэгж дээр акт үлдэгдсэн байна л гэсэн.